байдас хатуу шингэнхий 3 төлөв байдалд оршдог. Энэ туршилтаар хайлах бослох цэг ойролцоо болон бидний амьдралд 3 төлөв байдалд гурвууланд нь орших боломжтой байдас болох усыг сонгон авч төлөв байдал өөрчлөгдөхгүй зүй тогтлыг судалцгаая. За тэгэхээр бид нар өнөөдрийн туршилтын ажилд хатуу төлөв байдалтай ус буюу мөсийг сонгож авсан байна. Термометрийг сонгож авсан байна. За мэдээж усны болон бос бодисын төлөвийн шилжилтийн юунаас хамаарах вэ? Төлөвийн шилжилтийн температураар нь юунаас хамаарах вэ гэвэл даралтаас хамаарч байгаа учраас орчны даралтыг хэмжих учиртай. Тийм учраас орчны даралтыг хэмжих багаж буюу барометрийг сонгож авсан байна. За бидний туршилтанд хэрэгдэх болох 250 мл-ийн шилэн аяг байна. За мөн спиртэн ашиглах болно. Эхлээд хатуу төлөв байдалтай ус буюу мөсийг сонгон авч нунтаглан 50 мл шилэн аяганд хийж термометрийг савны хан ёроол шүрхэхгүй мөсний гол хэсэгт байрлуулна. Туршилтын ихэнх үед мөсний температурыг хэмжиж байгаа учраас термометр нь хасах утгатай. Мөн туршилтын төгсгөлд ус буцалж байгаа учраас 100 градус температур хүртэлх температурын утгыг хэмждэг байвал тохиромжтой. Одоо мөстэй аягийг 250 мл шилэн аяганд 80 градусаас дээш температуртай халуун ус дотор нь байрлуулан туршилтыг эхлүүлж хугацааг харж температурын утгыг хэмжиж эхэлнэ. Туршилтын эхний агшинд мөсний температур 2 Цельс байна. Мөс бүрэн хайж дуусмагц 50 мл шилэн аягтай усыг спестэн торон дээр тавьж халааж эхэлнэ. Энэ үед хугацааг үргэлжлүүлэн харж усны температурыг хугацааны агшин бүр тэмдэглэж үр дүнгийн хуудас тэмдэглэнэ. Туршилтын үр дүнг хүснэгтээр харцгаая. Туршилтын үр дүнгээр график байгуулвал температур маань системийн буюу мөсний температур нь өсөж эхлээд дараа нь хэсэг шулуун буюу доктордсон байна. Дараад нь тогтмол өсөж байгаад дахиад доктордсон байна. За тэгэхээр энэ 1 2 3 4 5 хэсгээс бүрдсэн. За эхлээд халаад дараад нь температур маань докторж байгаа дахин халаад дахин докторж байгаа дахин халдаг. За энэ диаграмыг бид нар төлөвийн шилжилтийн диаграм гэж үзэж байгаа. Энэ бол бүх бодисын хувьд адилхан байна. За энэ дуусны дээр туршиж үзлээ.